эзэнд үнэхээр итгэж байгаа бол зүгээр итгэдэг гэж хэлэх нь хангалттай биш. Итгэдэггүй хүн ч гэсэн би итгэдэг гэж бодлоо хэлж чадна. Харин жинхэнэ итгэл харагддаг. Таны зан чанар, таны хандлага, таны үг үйлс, таны бодол санаа, таны бие авч явж байгаа байдал, ялангуяа гэр орондоо хань ижилтэйгээ, эхнэртэйгээ, нөхөртөөгөө, аав ээжтэй, үр хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаанаас таны итгэл харагддаг юм аа. Годомжинд, ажил дээрээ, анги хамт олонтойгоо тэдний дунд байж байх үед таны жинхэнэ итгэл харагддаг юм аа. Итгэл харагддаг юм аа. Амен. Итгэл эзэнд, Есүст харагддаг. Итгэл бусдад харагддаг. Итгэл чинь таны эхнэрт харагдана. Таны нөхөрт харагдана. Таны үр хүүхдүүдэд, таны аав ээжид бүгдэд таны итгэл харагдаж байх ёстой. Угаасаа харагддаг юм аа. Амен. Дэрэгдэхэндээ хэлээд таны итгэл харагддаг юм шүү гэж. Амен. Бас бидний итгэлгүй байдалч бас харагддаг. Бидний дуулуургүй байдал, бардам зан, уур хилэн, хотол хуурмаг хоёр нүрч харагддаг шүү дээ. Та хоёр нүртэй хүнийг хардаг биз дээ. Гоё юу? Бидний зан чанар хандлага харагдана. Та яаж харагдаж байгаа бол гэдэгтээ санаа зовоорой. Энэ бурханд харагдаж байгаа юм. Нэг хүн хэлсэн байна л да. Хүн гэмтэй гэдгийг ердөөсөө тухайн улс орны эрүүгийн хууль юм уу? Эсвэл ажил дээр нь тэр байгууллагын дүрмээр нь ч юм уу? Ер нь аливаа хууль дүрмээр нь шалгахчтал заавал бурхны хууль гэхгүй зүгээр л бие авч явж байгаа байдал, бусдтайгаа харилцаж байгаа, хамт олон дотор харилцаж байгаа юм уу? Нийгэмдээ тийм ээ? Тэр эрүүгийн хууль юм уу? Эсвэл эдийн засгийн хувьд тэр татвараа төлж гин үү? Тогны мөнгөө шударгаар төлж гин гэдгээр нь л гим нүгэлтэй гэдгийг тогтооход маш амархан гэж. Маш амархан. Хэрвээ энэ дэлхийн хуулиар тийм амархан гим нүгэлтэй гэдэг нь тогтоож байгаа бол бурхны хуулиар ямар ч аврал байхгүй шүү дээ. Тийм учраас биднэрт гимших гимшил байх ёстой. Гимшил. Амен. Бид гимших ёстой. Зарим гаж орсуулууд тэгдэг. Нэг л гимшил болоо гинэ. Нэг л гимшил таны бүх нүгэл уучлагдана. Одоо та гимших хэрэггүй. Хэрвээ та ингээ гим нүгэл одоо Есүст итгэчихэд гим нүгэл хийчихэд ингээ гимшээд байгаа бол та буруу итгэлтэй байна. Та аврагдаагүй байна гинэ. Ямар амар сургаал вэ? Та нар боддоо. Хэрвээ хүн итгэгч хүн гим нүгэл хийчихэд аригтсахад, завхаарчхаад, хулгай хийчихэд гимшиж болохгүй гинэ. Тэгээ хулгай хийчихэд гимшихгүй одоо нэгэнт аврагдсан юм чинь ингээ хулгайгаа хийгээд аригтаад, завхаараад ингээд одоо нэгэнт л аврагдсан юм чинь одоо гимших шаардлагагүй гэдэг сургаал хүний таны ариун цагаан сэтгэлийг бузралж байгаа юм аа. Тэгэд нэг нөхөр тэгж ийн гэсэн шүү дээ. Нөгөө нэг буруу сүмд очсон. Тэгэд энэ сүм амар юм аа гинэ. Яасан гэсэн чинь гимш мэмш гэдэг юм билээ гинэ. Тэгэд архич. Ийм итгэл зөв үү? Та нар юу гэж бодож байна? Тим сүмд явмаар байна. Гимшлийг сун хулдаа ихч маш чухал хэлсэн. Тэгвэл ингэж болох уу? Нэг гимшэл дахиж гимших шаардлагагүй бол гим нүгэл хийчихээ гимшихгүй явж байгаа бол тэгвэл та жилийн өмнө магадгүй 3 сарын өмнө усанд орсон. Одоо болоо. Нэг усанд орсон юм чинь болоо. Тэгж явах уу? Бид хэртдэг үстэй. Өдөрт хүн хэдэн удаа гараа угаах ёстой. Ер нь өчигдөр та хэдэн удаа гараа угаасан ер нь? Нэг. Ямар ч гэсэн нэгээс илүү угаасан уу? 7 хоногт ер нь хэдэн удаа гараа угаасан.
Бидний гар үргэлж бохирддог үст. Ингэж болохгүй үст. Би сарын өмнө эсвэл өнгөрсөн жил би нэг гараа угаацсан юм болоо. Ингэдэг хүн байна уу? Бид нар одоо мэдчихээн тий. Энэ гар маш олон юмд хүрдэг. Маш их бактери, вирус, халдварыг тээж явж байгаа. Бид гараа угаах хэрэгтэй. Өнгөрсөн жил угаацсан гээл ингээ байвал өвчин тусна биз дээ. Тэгвэл бид жилийн өмнө 10 жилийн өмнө гимсцэн. Одоо гимших шаардлагагүй гэж зүрхээ цэвэрлэхгүй, нүглээ угаахгүй, өөрийнхөө ходол хуурмаг буруу муу хандлагадаа Бурхны өмнө ирээд Христийн энэ загалмайн тусаар зүрхэндээ цацуулж оюун бодлоо зүрх сэтгэлээ засахгүй бол та бүр аимшигтай хүн болно үсттэй. Хорон муудаа идэгдээд ялзраад завхраад. Тийм учраас бид нэр өглөө болгон залбирал дээр эзний зог барьж байгаа. 7 хоногийн 5 өглөө өөрийн залбирал өглөө 5:30-аас 7:30-ийн хооронд бид нэр өөрийн залбирал хийж байгаа. Бид өөрийн залбирал дээр яагаад өглөө болгон өөрийн залбирал дээр эзний зог барьж байгаа. Яагаад гэвэл та өдөрч ер нь хэртдэггүй гэдэг шиг өдөрт буруу муухай бодол бодохгүй эсвэл амаараа ямар нэгэн зүйл хийхгүй төгс ер нь алдаа зөрчилгүй Бурхны ариун 10 хуулийг ягсдал сахиж амьдрч чадах уу? Бид баг өдөр болгон баг бүдэрдэг гэсэн. Ямар нэгэн юм дээр заримдаа бүр бодолдооч ах дүүгээ аюун муухай хорон муугаар ботсон байдаг. Хэл яриагаараач ах дүүсээ хань ижлээ. Магадгүй өөрийнхөө ч эсрэг бүтэхгүй үгийг хэлсэн байдаг. Өөс би бүтэхгүй гэл. Үхэл таарна гэл. Өөрийгөө хүртэл хараачихсан амьдардаг. Хэрвээ энэ ингээд үргэлжлүүл юу болох вэ? Энэ хэртэй зөөрлөвөл ингээл нян бактери ингээл нэмэгдээл юу болох вэ? Тийм учраас бид нар өглөө эрт хэрвээ та нар дотор үнэхээр Бурхантай уулзмаар бас амьдралд чинь ямар нэгэн хэрэгцээ эзнээс гэр бүлд чинь ажил дээр чинь эрүүл мэнд дээр чинь хэрэгцээ байгаа бол бид өглөө болгон гүйж ирээд эзнийхээ өмнө өвдөгсөгдөөд эзнийхээ загалмайн тэр цусаар тогтоосон тэр шалуум амар амгалангийн гэрээг тунхаглаад тэгээд энэ загалмайн цусаар бидэнд зөвшөөрөгдөн өгөгдсөн Тэнгэрлэг газар дах бүх сүнслэг өрөөл эдгэрэл эрүүл мэнд тэр бүх хангамж тэнд байгаа шүү дээ. Есүс бүр санхүүгийн эдийн засгийн өрөөлч загалмай дээр байгаа. Яагаад? Ром номон дээр хэлсэн байдаг. Тэр бидний өмнөөс ядуурч нүцгэлэгдээд цэргүүд түүний гадуур хувцсыг булааж авч 4 хувааж хоорондоо шодож байгаа тавсан. Тэгээд дотор хувцс нь дээрээсээ доош битүү нэгсэн майлинган хувцс байсан учраас цэргүүд энийг хуваахгүй, урьж тасдахгүй, энийг шодож байгаад нэг нь авъя гэд азаа үзэж шодож авч Есүсийг дээрэмдсэн. Түүнийг бүр нүцгэлсэн. Тэгээд загалмай дээр юучгүй дээрэмдэн нүцгэлэн цовдлсноор Есүс бидний ядуурлыг үүрсэн байхгүй. Загалмай дээр Есүс бидний ичгүүрийг үүрхээс гадна ядуурлыг, бидний өвчин зовлон уй гашуу бүх хараалыг загалмай дээр Есүс үүрсэн. Төлөөсийг төлсөн. Тийм учраас бид өглөө эрт бид эзний өмнө ирээд та нарт ямар нэгэн амьдралын шийдэх ёстой бэрхшээл асуудлууд байвал эзний зоогийн өмнө ир. Тэгэд Христ Есүсийн үхлийг тунхаглав. Есүс миний төлөө үхэхдээ миний ядуурлыг үүрсэн гэж хэлв. Тийм учраас хуучин гэрэн дээр нэг юм өгөөдөг. Одоо дорой нэг нь би хүчтэй гэж хэлэх. Ядуу нэг нь би баян гэж хэлэх гэж хэлсэн. Гэмтэй нэг нь одоо би зөвхт гэж хэлэх. Амен. Бид эзний зогтой харилцахдаа Есүсийн бие ба цустай түүний загалмай өмнө маш бодиттой ирдэг. Есүс өөрөө үүнийг санаачилсан. Эзний зоогийг хэн нэгэн ухаантай хүн
Есүс нэг маш их хайртай нэг хүн санаачилсан юм биш. Есүс өөрөө санаачилсан. Эзний зог. Энэ маца эсгээгүй талхыг идэж явахдаа энэ усан үзмийг ууж байхдаа миний үхлийг дурсан сан, намайг дурсан сан. Энэ маца эсгээгүй талах бол ямар ч гим зэмгүй, ямар ч толбгүй, ямар ч буруугүй Христийн тэр ариун нандин эзний биеийг төлөөлдөг. Харин усан үзм бол Христийн хүн төрлөختний төлөө урсгасан гэрээний цусыг тунхагладаг. Амен. Тийм учраас эзний зогийг бид өглөө болгон барьдаг. Яагаад гэвэл хүмүүс бидэнд өглөө болгон шинчлэгдэх, цэвэрлэгдэх, угаагдах, уучлагдах, эзний ёроолыг авах хэрэгцээ байгаа юм чи. Амен. Тийм учраас эзний зоогийг барьж бай. Харин эзний зоог бол утга учиргүй зүгээр нэг тийм бэлэг тэмдэг төдий зүйл биш шүү. Зүгээр нэг шашны зан үйл биш. Энэ маш бодтой Есүс Христтэй харилцаж байгаа бүр маш бодтой харилцаа байдаг. Христийн бие ба цустай харилцаж байгаа маш нандин харилцаа. Тийм учраас Коринт номон дээр бүгдээр хамтдаа харцгаая. Коринт номны 11-р бүлэг. Би та нарт маш чухал зүйлийг хэлж өгмөр. Энийг та нар ойлгол, эзний зоогийн утга учирыг ойлгол та нар эзний зоогонд гомоо хөнгөн хандснаар өөрсдөө шүүлт шийтгэлийг буулгахгүй байх боломжтой. Нэгдүгээр Коринт 11-ийн бүгдээрээ 23-аас харъя. Хамтдаа залбирч байгаад эзэн уншиж байх үед ойлголт өөрөө ариун сүнсээр өгөөсэй гэж залбирцгаая. Ариун сүнсээ та яриач. Эзний зоогийн утга учир мөн чанарыг, эзний зоогийн гайхалтай нэгүслийг ухааруулж өгөөч. Амен. Учир нь эзнээс юу авсныга та нарт би дамжуулж өгсөн. Чухам хүү түүний баригдсан тэр шүн эзэн Есүс талх аваад талархлаа өргөж хуваагаад энэ бол та нарын төлөөх миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлдэв. Есүс эзэн өөрөө энэ бидний хайрын зоог гэж нэрлэдэг, эзний зоогч гэж нэрлэдэг энэ маца буюу эсгээгүй талах ямар ч хөрөнгөд ороогүйгээр Есүс Христийн ямар ч нүгэлгүй гимгүү ариун биеийг төлөөлдөг. Библи эсгэх хөрөнгөөр нүглийг дүрслэн бичдэг. Гим нүгэл өчүүхэн хормоо санаа, өчүүхэн бузар шунал тачаал, өчүүхэн ийм завхай бодол яг хүний дотор бодол санаанд ороход яг эсгэх хөрөнгө шиг цаг хугацааны дараа бодуулсаар нүдэнд нь дүрслэгцээр харагцсаар яг гурил дотор зуурсан гурил зуурахтаа жоохон хөрөнгө хийдэг. Гэтэл өчүүхэн жоохон хөрөнгө тэр дороож зуурсан гурилыг хэсэг хугацааны дараа жоохон байжгаад бүхэлд нь эсгээд хөөлгөөд томорцсон байдаг. Тэгээд удах тусам юу болдог вүлээ? Исээд гашуураад тэгээд удах тусам бүр дэвэрч гараад савнаасаа халиад дараа нь ногоороод гашуураад идэхийн аргагүй хор болж байгаа. Гим нүгэл яг юм байдаг. Бидний дотор нэг өчүүхэн гомдол, нэг өчүүхэн бардам зан орж ирэх үед нэг мэдхэд хэсэг хугацааны дараа бид бүхэлдээ бардамнал. Нэг өчүүхэн завхай бодол, завхай зүйлийг харахад дараа нь хэсэг хугацааны дараа бүхэлдээ завхаарлаар дүүрсэн. Хожим биеэ барь чадахгүй болтлоо тачаад жагаад бузар нүглүүдээ хийцэн байдаг. Гим нүгэл бол яг эсгэх хөрөнгө шиг бидний зүрх сэтгэл оюун бодлыг бидний үнэхээр бүхэлд нь бузралдаг зүйл. Тийм учраас Есүс Христийн энэ ариун нандин гим зэмгүй биеийг ямар ч эсгэх хөрөнгөгүй маца хөрөнгө дороожгүй тэр маца гэж хэлдэг. Тэр талхаар барьдаг.
Тэгээ би зарим хүмүүс зарим илгээлтийн эзэд дэлгүүрээс талах худалдаж аваад нөгөө эсгсэн хөрөнгөтэй дороочтой талах хуваагаад Есүсийн биегээд өгөхөд би залбирдаг эзэн минь уучлаарай энэ хүмүүсийг. Таны ариун нандин биеийг маацаа ямар ч хөрөнгөгүй тэр маацаа бол Христийн гэмгүй биеийг төлөөлж яхад хөрөнгөтэй дороожоор эсгсэн талах бариад энэ бол эзний бие гэж байгаа. Эзний бие тэр биш. Эзний бие бол ямар ч хөрөнгөөр зураагүй маацаа гэж еврейгээр хэлдэг. Тэр талах байдаг. Хучин гэрэн дээр дээгүр өнгөрөх баярын зоог байсан. Нэг ч эсгэх хөрөнгө бүү гэртээ байлга гэж хэлсэн. Тэр өдөр. Тийм учраас Есүсийн анжил чуулган үл итгэж хүмүүсийн хөрөнгө зурж хийсэн талхыг дэлгүүрээс авдаг. Бид нар өөрсдөө эзэнт хайртай хүмүүсээр эзний зоог хэлэгдэг. Залбирч хийгээрэй. Эзнийг хайрлан, эзнийг хүндлэн, эзний биеийг төлөөлж байгаа учраас эзний зоогонд хүндэтгэлтэй хандаараа гэж хэлдэг. Яагаад гэдгийг бүгдээр хамтдаа улам их эзний үгийн дагуу ойлгоё. За 25 дээр тэрчлэн зоогийн дараа мөн аяг авч энэ аяг бол миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн гэж хэлсэн. Эзэн Иесус өөрөө эзний зоогийг өөрөө тогтоосон. Бидний ууж байгаа тэр усан үзэм Иесус энд усан үзмийн дарсыг аваад энэ бол та нарын төлөө миний цусаар тогтоогдох тэр шинэ гэрээ юм а гэж хэлсэн. Иесус хүн төрлөختний төлөө урсгах цусыг төлөөлүүлж ингэж хэлсэн баг. Үүнээс та нар уух болгондоо юу гэсэн бэ? Намайг дурсан үнийг үлд гэж хэлсэн гэдгийг апостол Паул хэлсэн. Тэгэхээр уух болгондоо гэдэг нь бид эзний зоогийг барих ёстой гэсэн үг. Чуулган эзний зоогийг барих учиртай. Ингэхдээ Есүсийг дурсан санах гэж байгаа. Есүс Христ таны төлөө, бидний төлөө, хүн төрлөختний төлөө зовлон эдэлж алагдсан. Тэр бидний хараалыг үүрсэн. Бидний уугашуу өвчин зовлон, бидний ядуурлыг, бидний бүх буруутгал, ичгүүр, айдас бүгдийг тэр төлсөн учраас бид үүнийг хизээч мартаж болохгүй. Амен. За 27 дээр тиймд хэн нэгэн хүн гэж зохисгүйгээр эзний талхыг идэж аягнаас уух аваас эзний бие ба цусны юу гинэ буруутан бол эзний зоогонд хөнгөн гоймоо хандах юм бол зохисгүйгээр гэж хэлсэн. Зохисгүйгээр эзний зоогийг барих юм бол тэгэхээр зохистойгоор барих гэж юу юм бэ? Бүгдээр хамтдаа цаашаага уншия. Зохистойгоор барих гэдгийг 28 дээр хэлсэн. Харин хүн өөрийгөө яаж байгаад гинүү? Шалгаж байгаад талхыг идэг аягнаас ууг. 29-ыг харъя. Учир нь идэж буй хүн эзний зоогийг тэр маацааг эсгээгүй талхыг идэж эзний аягнаас ууж байгаа хүн хэрэг биеийг зөв шүүлгүй идэж уувал өөртөө юу авчирна гинөө? Өөрийн биеийг зөв шүүлгүй, өөрийгөө шалгалгүй, зохисгүйгээр эзний зоогонд хүндэтгэлгүйгээр юу хийж байгаагаа мартаж өөрийгөө бид нар зөв шүүж шалгана гэдэг нь яг юу гэсэн үг юм? Библийн зарчмаар харах юм бол өөрийгөө зөв шүүн, өөрийгөө шалгана гэдэг маань эзний үгээр бодол санаа, зан чанар, хандлага, үг үйлдэлээ шүүнэ гэсэн үг. Эзний үг биднийг шүүдэг. Есүс хэлсэн. Миний үг та нарыг шүүх болно гэж. Амен. Тийм учраас бид эзний үгээр өөрийгөө шүүх ёстой. За, бүх худал ярих гэсэн. Миний амьдралд худал хуурмаг байна уу? Бурхны үгэнд бүү завхаар гэсэн. Надад завхаар л байна уу? Тэр байтугай Есүс хэлсэн. Хэн нэгнийг чи тачаадан ботсон бол аль хэдийн завхаарсан юм а гэж. Тэгвэл би завхаа бодол ботсон. Бурхан минь уучлаач. Намайг ухаач, бодлыг минь ариусгаач гэж бид өөрийгөө эзний үгийн дагуу шүүх ёстой.
Миний эхнэртэйгээ харилцаж байгаа харилцаа, миний нөхөртөйгээ харилцах харилцаа ямар байна? Миний ах эгч дүүс нартайгаа харилцаж байгаа харилцаа. Эзний үгийн дагуу шүү. Библи биднийг хайрл, уучлал гэсэн. Миний амьдралд уучлал, үл уучлал байна уу? Би хэн нэгний гомдоод, зуугаад, торсоод яваад байгаа биш үү? Та эзний үгийн дагуу өөрийгөө ингэ шалгасан чинь хэн нэгний эсрэг гомдол байгаа бол тэгээ та гомдолтой хөтлөгдөөл, ховжив яриад, гомдолтой хөтлөгдөөл тэгээл яг битгтэй бор бэлзуухан шиг ингээл байх ёстой газараа байхгүй, хамт олноосоо зүхтаал гомдцсон нэг юмтай. Ингээ яваад байна уу? Гомдол бол сатаны өрх. Таныг хүсснээр хөдлөгдөг. Гомдол бол таныг байх ёстой газраас чинь шууд холдуулдаг. Хамт олноос чинь шууд холдуулдаг. Хамт байж үр жимсээ ургуулж эзэнт алдрыг гайхамшигтай үйлчлэлийг өргөх байсан хамгийн тэр чухал хүмүүсээс чинь гомдол. Сатан таныг гомдлоор олзож яваад гомдлоор чинь залчдаг. Одоо энд битээ очиж. Тэгээ хүмүүс тэгдэг үстэй гомдонгуудаа явлаа. Боллоо. Сатанд аль хэдийн өргөт болсон баг. Тийм учраас зүрхээ шалгаж байгаад надад гомдол байна уу? Над бардамнал байна уу? Тэгээ бид тийм зүйл байвал эзний үгийн дагуу өөрсдийгөө шалгаж зөв шүүгээд гимшээд нүглээ угаа, зүрхээ угаа эзний загалмайн тусаар дахин өөрийгөө угаа. Амен. Райнхард Бонке гэдэг хүн эзэн рүү явсан тэр гайхалтай авралын зар тарагч хүн байсан. Африкийн сая хүмүүсийг Христ рүү дагуулсан юм хүн. Тэгээд түүний сайн мэдээ тарааж авралд авчирсан хүнийг нэг статистикаар тоолсон байд. За энэ хүн нэг удаагийн цугларалтанд ингээд YouTube дээр та нар байгаа. Райнхард Бонке гэж таах юм бол энэ хүний курсайдууд Африкт 1,200,000 хүн цугларав. 1,300,000 хүн цугларав. 2,500,000 хүн цугларав гэсэн бүр хүн далай та нар харна YouTube-с. Нэг удаагийн цугларалтан дээр. Үнэхээр тэр сая хүмүүс сайн мэдээ тунхаглаж нэг удаа түүний курсайд дээр үхсэн хүн амилсан баг. Түүний курсайд дээр маш олон хүмүүс идгэрдэг, сохор хараа ордог, доглон хүмүүс, өвчтөө хүмүүс, хор тавдартай хүмүүс идгэрдэг. Нэг удаа түүний курсайд дээр үхсэн хүнийг аваад ирсэн, тэр нь босцсон байгаа байхгүй. Гайхалтай тэмдэг дагалддаг энэ хүн. Есүс Христийн цус цэвэрлдэг, Есүсийн цус угаадаг, Есүсийн цус хүнийг ариусгадаг гэдгийг маш их мэдлэлтэйгээр номлодог хүн байна. Тэгсэн чинь нэг атеист үзэлтэй нэг алдартай сэтгүүлч түүнийг студидээ урьсан байгаа. Тэр одоо ТV шоуны одоо хөтлөгч алдартай хүмүүсийг уриал ингээд ярьслага ток шоу хийдэг. Тэгээд Райнхард Бонке үнэхээр алдартай хүн байгаа биз дээ, тий? Үнэхээр та нар бодлоо. Нэг удаагийн цугларалтан дээр ингээд 1,200,000, 300, 500, 2,300, 2,500 хүн цугларсан. Зүгээр л хүн далай байгаа юм чи. Тэгээ энэ хүнийг дуудаад тэр атеист гэдэг нь бурхангүй үзэлтэй аахгүй, шашингүй үзэлтэй. Бурхан гэж байхгүй гэж үздэг. Оюун ухаандаа итгэдэг тий. Шинжлэх ухаан итгэдэг ийм хүн. Тэгэд Райнхард Бонкег студидээ урахтаа мэдээж тэр алдартай юм чинь алдартай хүнийг уриад хэцүү асуулт асуугаад мад болгол тэр өөрөө улам алдартай болно тий. Райнхард Бонкег нам болгочлаа штэ. Райнхард Бонке оролцсон. Ярилцж яагаад нөгөө бэлдсэн асуултаа асууж байгаа. Нөгөөс сурвалжлагч. Юу гэж асуусан гэж. Та Христийн цус нүглийг угаадаг гэж ярьдаг. Тэгтэл Есүс Христ хүн төрлөختний төлөө загалмай дээр цовдлогдож цусаа урсгаснаас хойш одоо хүртэл хүн төрлөختөн гэмтээ амьдрсаар л байна штэ гэж хэлсэн баг. Танаас ийм асуулт асуувал яах вэ? Үнэхээр тэр маш сайн бэлдсэн байна. Гэрийн даалгавраа маш сайн хийсэн хүн байна. Есүс Христ хүн төрлөختний төлөө загалмай дээр цусаа урсгаснаас хойш хүн төрлөختөн одоо хүртэл гэмтэл амьдарч байна штэ. Есүсийн цус угааж байгаа юм уу?
Райнхард Бонке юу гэж хэлсэн гэж. Савн үүснээс хойш баг 5,000 жил илүү болж байгаа хаа гэж хэлсэн. Гэхдээ одоо хүртэл хүмүүс хэртэй амьдарсаар байна гэж хэлсэн. Тэр Райнхард Бонке ингэж хэлсэн. Хүн савн зарж байгаа дэлгүүрт орсноор хэрн нарилдгүй маа. Савн зарж байгаа лангууны хажууд очиж зогсноор хэрн нарилдгүй маа. Эсвэл савн худалдаж аваад хармаандаа хийснээр хэрн нарилдгүй маа гэж. Харин дүүшин дор зогсоод тэр савнг задлаад биеэ үрснээр хэрн нарилдаг юм аа. Түн шиг хүн төрлөختөн бүгд Есүс Христэд гим нүглээ гимшиж итгээд түүний цусаар нүглээ угаавал цэвэр болох болно гэж хэлсэн. Амен. Үнэхээр агуу хүн шүү. Амен. Тэр Райнхард Бонке ярьцлага дуусчаад автобусны буудлын руу алхаа явж байсан чинь араас нь нэг хүн амьсгаач гүйж ирж байсан баг. Харсан чинь нөгөө атеист, нөгөө бурхангүй үзэлтэй залуу гүйж ирээд би нүглээ угаамаар байна гэсэн. Би гимшмээр. Амен. Зөвхөн гимшлэр дамжуулан Есүс Христийн загламын өмнө, эзний зоогийн өмнө ирээд хүн нүглээ угаад юм аа. Амен. Тийм учраас бид 7 хоногийн 5 өглөө үрийн залбирал дээр эзний зоог барьдаг. Хэрвээ та нар өнөөдөр бүдэрсэн бол маргааш үрийн залбирал үгүй. Маргааш бүдрүүл нөгөө өдөр нь үрийн залбирал үгүйж ирээд гим нүглээ гимшээд эзэнтэй эвлэрцгээ. Амен. Таны хань жил гэр бүлийн харилцаа амьдралд чинь гим нүгэл байгаа бол таны дотор гомдол, бардамнал байгаа бол нүглээ угаа. Гимш. Зүрхээ цэвэрлэл. За 27 дугаар ишлэгийг харъя. Тиймд хэн нэгэн хүн зогсгүйгээр эзний талхыг идэж аягнаас уух аваас эзний бие ба цусны буруутан болно гэж. Өөрийгөө шалгаж, өөрийгөө бурхны үгийн дагуу шүүж байгаад эзний зоогийг барь. Гимших ёстой зүйлээвэл гимшиж байгаад. Гэтэл 27-ыг хараараа. Хэрв тиймд хэн нэгэн хүн эзний зоогийг барихдаа зогсгүйгээр эзний талхыг идэж, энд эзний талх гэж хэлсэн маацаг. Эзний аяг гэж хэлсэн. Иннээс уух аваас эзний бие ба цусны буруутан болно гэж. Харж байна уу? Зүгээр нэг энэ шашны нэг ёс төдий шашинлаг бэлэг тэмдэг биш. Энэ бол маш бодтой Христийн бие ба цустай харилцаж байгаа маш бодтой харилцаа. Амен. Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг аягнаас ууг. Учир нь идэж буй хүн хэрэг биеийг зөв шүлгүй идэж уувал өөртөө шийтгэл авчирна. За одоо 30 дахь ишлэгийг харъя. Коринт хотын сүмийнхэнд Паул энэ загтлыг бичсэн. Үүнээс болж гэж байна. Та нарын дунд мөхс өвчтөө хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүү хүн нойрсож байна гэж хэлсэн байна. Юунаас болсон бэ? Юунаас болж Коринт хотын сүмийнхэн дотор өвчтөө хүмүүс олон болцсон бэ? Мөхс хүмүүс олон болцсон бэ? Бас цөөнгүү хүмүүс Коринт хотын итгэгчнэр дотроос хүмүүс өвчсөн бэ? Энэ итгэдэггүй хүмүүсийн тухай яриаг. Хараагцсан хүмүүсийн тухай яриаг. Чуулганы итгэгчдийн талаар ярьж байгаа. Яагаад? Хам сэдвэр нь сая юуны тухай ярьж хагаад Паул энэ сэдв рүү орж байна. Өөрийгөө зөв шүүлгүй, өөрийгөө шалгалгүйгээр эзний зоогонд зогсгүйгээр эзний зоог барьснаар олон итгэгчнэр өвчтөө мөхс болсон. Яг гэвэл эзний бие ба цусны буруутан болсон. Христийн энэ ариун бие ба цустай зогсгүй хандсан. Бодор нүгэлтэй хэвээрээ, завхаа хэвээрээ зүгээр л нэг шашны нэг зан үйл үлдэж байгаа юм шиг л эзний зог барайл. Гэмшилгүй, имээхгүй ингэсэн баг. Тэгээд шийтгэл ирсэн гэдгийг 30 дугаар ишлэл дээр хэлж байгаа. 31-ийг харъя. Хэрв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол юу гэж байна? Шийтгэхгүй байх байсан юм а гэж. Эзний зоог барихдаа өөрсдийгөө зөв шүүж, эзний үгээр шүүж, гимнүглээ гимшиж. Тийм ээ. Эзний зоогийн хүндэтгэлтэй хандсан бол, бодиттой хандсан бол шийтгэхгүй байх байсан гэдгийг хэлж байгаа.
Тэгээ итгэгчнэр дотроос цөөнгүй хүмүүс үхсэн гэдгийг хэлж байгаа. За 32 дээр харин бид шийтгэгдэхтэй гэж байна. За Коринтыханд одоо тайтгарлыг хэлж байна. Яг гэвэл олон хүмүүс мөхөс өвчтэй болцсон. Цөөнгүй хүмүүс үхчихсэн байна. Эзний зоогонд зогсгүй хандсан. Яг гэвэл эзний зоог барихдаа Паул өмнөх хам сэдвээр нь харах юм бол зарим нь Коринт хотын зарим итгэгчнэрд архичин байсан. Эзний зоог барихдаа ч архитдаг байсан. Согтуурдаг байсан. Коринт хотын сүмд завхай хүмүүс байсан. Завхай ирдэг. Тэр байтугай бүр Коринт хотын сүмд хадам хийчтэйгээ явуулддаг хүн байсан. Тэрийг итгэгчд нь мэддэг хэрнээ найзлал нөхөрлөөл ахаа ихчээгээд явж исэн. Коринт хотын энэ чуулганы тухай бид нар 11-р бүлгийг уншиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Яг гэвэл 11 бүлгийг бид уншаад цаг хүрэлцэхгүй учраас би гол зүйлийг ярьж байгаа. Харин үлдсэнийг нь та нарт ариун Библи байгаа. Коринтын загтлыг уншиж. Коринт хотынхны чуулган ямар байсан? Өөртөөгөө харьцуул, өөрсдийнхөө өнөөгийн чуулгантай харьцуулаад өнөөдөр чуулган маань би өөрөө Коринт хотын итгэгч чиг, чуулган маань Коринт хотын сүм шиг болцсон байх вэ? Бид шалгахын тулд Бурхан энэ загтлуудыг өгсөн. Энэ Библийн номнуудыг өгсөн. Бид үнийг уншиж, үгээр өөрийгөө шалгаж, үгийн дагуу өөрсдийгөө шүүгээд засагдахын тулд энэ ариун Библийн 66 ном байгаа. Амен. Тэм учраас Коринт хотынх нь өөрийгөө шалгаж, өөрсдийгөө засаж залруулахын тулд Бурханы үг байхад тэд үгийн дагуу өөрсдийгөө шалгаагүй. Тийм учраас энэ дээр шүүлт буусан гэдгийг хэлж байна. Шийтгэл буусан. За. Гэхдээ Паул нэг зүйлийг хэлж байна. 32 дээр. Харин бид шийтгэгдэхдээ эзнэр сахилгажуулагддаг гэсэн байна. Эзний энэ шийтгэл бол сахилгажуулалт байдаг. Коринт хотынх нь ухаараач. Та нар энэ завхаарлаасаа эргээч. Энэ бардамнал, гомдол, энэ их зангаа болцохоохгүй бол та нар өөрсдийгөө зөв шүүж, та нар зүрх сэтгэлдээ тэр бохир хэр бузар муухай болцсон бол угаагаач гэж хэлээд байгаа юм. Гэтэл гажуур суулууд бити угаа гэж хэлдэг. Нэг гимсэн бол тэгэл дахиж гимших шаардлагагүй. Хэрвээ чи гимшчихэд дахиж гимшиж байгаа бол ер нь аврагдаагүй хүн байна да гэж хүмүүсийн гимших сэтгэлийг байхгүй болгодог. Харин энд хэлж байна. Коринтын итгэгчнэрт энд итгэдэггүй хүнд хэлээгүй. Коринт хотын сүмийн хүмүүст хэлж байгаа. Та нар өөрсдийгөө зөв шүүгээд шалгаад хэрвээ амьдралаас чинь Бурхны үгийн дагуу шалгасан чинь зан чанар хандлагаас чинь үг үйлдэлээс чинь эзний үгээс зөрсөн эзний зан чанараас ёс суртахуунаас зөрсөн зам байдлаа үйл гимшээд эзний зог барилдаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл нүглээ угааж байна. Христийн цус угаадаг. Амен. Бид хэрдэх үедээ савн бариад угаадаг шиг. Бид хувцас хэрдүүлсэн үедээ бид савн вокер бүр гүнзгий тол байвал бид бүр химийн бодисд бүр тол барилгагч тусааж байгаа толбой арилгадаг шиг бид яг ингэж зүрх сэтгэл бодол санаандаа зан чанар хандлага альва зүйлдээ бид эзний үгийн дагуу дандаа шалгах ёстой гэдгийг Библи хэлж байгаа. Ингээгүйгээс болж Коринт хотын маш олон итгэгчнэр мөхөс өвчтөй болцсон бөгөөд цөөнгүй хүмүүс үхсэн байна. Цөөнгүй гэж хэлсэн шүү. Өнөөдөр ч гэсэндээ олон одоо чуулгануудад очиод өвчтөй хүн байна уу гэж гараа өргөх гэж хэлэхэд бараг тэр нэг 1000 хүнтэй нэг чуулган дээр нэг гадаад хүн ирээд өвчтөй хүн байна уу гэсэн чи бараг 1000-уулаа гараа өргөж ирсэн. Энэ нэг юм буруу байгаа үз. Нэг юм буруу байгаа аахгүй. Өнөөдөр бас Христ итгэгч нар дотроос зарим пасторууд дотроос зарим нэг цөөнгүй пасторууд залуугаараа өгсөн. Яг тэгвэл тэдний амьдралд гим нүгэл байсан юм. Завхаарл байсан. Бурхан Монгол чуулганы тэргүүн байхгүй. Амен. Эзэн ариун. Тийм учраас эзэн чуулганаа цэвэрлдэг юм аа. Цэвэрлдэг. Тэгээ энэ бидэнд маш их ухаарал сургамжуулдаг. Гашуун сургамжуулж байгаа. Тэгээ бид эзнээсээ эмээдэг.
Бид айдаг биш, бид имээдэг байхгүй. Эзэн ариун. Амен. 31 дээр хэрэг бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэхдэггүй байх байсан. Харин бид шийтгэгдэхдээ эзнээр сахилгажуулагддаг гэсэн байна. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм. Хэдийгээр цөөнгүү тэр ах дүүс үхсэн ч эзэн сахилгажуулж байгаа учраас ингэснээр үлдсэн хүмүүс имэж яана. Энэ ах маань энэ дүү маань нэрээ таанч хийснийг тахгүй яваадсан юм а. Таанч ховж яриад гомдлоо паструудаа шүүгээл эсвэл энэ пастор маань найз маань үнэхээр буруу яваад байсан юм а. Тэгэд үлдсэн бид нэр одоо ухаарч шүү дээ. Маш их өвдөлтөөр маш их нулимстайгаар ухаарч зөв явах хэрэгтэй байна. Болдгоо юм байна. Есүс амьд юм байна. Эзний үг амьд юм байна. Бид сургагддаг. Амен. дээр тийм дахтуу нар минь эдхийн тул цуглуурал нэг нэгнийгээ хүлээ. Та нар хамтдаа шийтгэл дуунахгүй тулд хэрэг үлссэн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэрэгүүдийг би очихдоо зохицуулъя гэж Илч Паул 11-р бүлгийг дуусгасан байна. Эзний зоогийг дэгж жаягийг хэлж байна. Тэгээ бид нэр ах дүүс маань энд хэлсэн эзнэр сахилгажуулагддаг. Ингэснээр ертөнцтэй хамт яллагдахгүй гэдэг энэ үгийг та нар хараарай. 32 дээр байгаа. Хэдийгээр Есүс Христэд чин сэтгэлээсээ гимшиж итгэсэн хүн зогсгүй амьдраад уг нь зүрхэнд нь итгэл байгаа. Тэгтээ итгэлийнхаа дагуу амьдраагүй зөрүүдлэлж гим нүглээ амьдрч эзний зоог барихтаа өөрсдийгөө зөв шүүж гимшилгүй эзний зоогонд хайн хандснаар өөрсдөө шийтгэл хүртэж мөхс өвчтөе болоод тэгэд хожим өхвөл тэр хүн ертөнцтэй хамт яллагдахгүй буюу үл итгэгч нар шиг там руу явахгүй. Харин энэ амьдрал дээр ялгуусан амьдарч, үр жимстэй амьдарч, наслах ёстой насаа дуусгаад өр хүүхдүүдийнхаа сайн сайхныг хараад ингээд үлгэр дуурайлтаа агуу их өв шагналыг үлдээгээд явах ийм ялгуусан амьдрал нь байхгүй болчихж байгаа байхгүй. Шагналгүй болчихж байгаа. Гэтэл Библи биднийг дүүрэн шагнал руу хар гэж хэлсэн. Шагнал руу хар. Иврэ 11-р бүлгийг та нар уншиж үзээрэй. Шагналын тухай ярьж байгаа. Амен. Тэг би танараас асууя, өөртөө хариулаарай за. Та хэр шагналтай хүн бэ? Та яг одоо өнөөдөр таны амьдралын сүүлчийн өдөр байвал та Бурханаас хэр их өв шагналыг хүлээж авах үр жимстэй амьдарсан бэ? Та хэр ихийг тарьсан бэ? Учир нь бид юу тарьснаа заавал хураадаг. Хэрвээ танд би шалахгүй амьдарч байгаа юм байна гэвэл та одоо тэгээ юу хийх ёстой юм бэ? Тэргээл хийх ёстой зүйлээ үнэндээ бол бид мэдж байгаа шүү дээ. Амен. Хамтдаа залбирцгаая. Хамтдаа бас эзнээс эмэн гимшицгээе. Амьдралдаа бүгдээрээ эргэлт хийцгээе. Эзэн намайг угаагаж энэ зүйлийг хаалгаар гаргахтаа бити мартаарай. Эзний зоог гимших гимшил эзний сахилгажуултыг хизээч бити мартаарай. Үүнийг үргэлж санаж яв. Өөртөө бичиж тэмдэглэж аваарай. Тэгээд хийх ёстой зүйлсээ жагсаалтаа гаргаарай. Цэвэрлэгдэх ёстой, угаах ёстой ямар хэр буртаг таны бодол бас таны үг, таны зан чанар хандлага дотор байна. Энэ 7 хоног чинь гонох. Үрийн залбирал руу эзний өмнө ир. Нүглээ угаа. Үүнийг үргэлж хий. Бид хэрдэх болгондоо хувцаа бие угаадаг үст. Тэгсэн мөртлөө хамгийн амин чухал зүйл болсон зүрх сэтгэлээ ердөөсөө угаадаг. Хамгийн амин чухал амьдралын их болог болсон энэ зүрх сэтгэлээ асар муха бузар садар самуун завхаа тачаал уур хилэн гомдол хорслоор бузарлуулаа яваад байдаг. Гаднаа болохоор гоё хувц өмсөөл хувцас нүүрэндээ болохоор ста нэрэ бүр дэндүү анхаардаг. Нэг алгын чинээ үрчигээд байхгүй болох нэг ялзрах нүүрэндээ бүр бараг хэдэн 10,000-аар саяар нь зарцуулаад байдаг. Тэгсэн мөртлөө амьдралын их болог болсон энэ зүрх сэтгэл оюун бодолтой болохоор ямар ч анхааралгүй явдаг. Бүр гаж урсгалууд, гаж чуулганууд, гаж номлолууд гимших шаардлагагүй гинэ. Танд хэн нэгэн хүн нүрээ бити будаа гэвэл эмэгтэйчүүдээ таны уур хүрнэ үстэ. Нүрээ бити будаа. Чи өнгөрсөн жил будаа үстэ гэвэл
Ингэж ягаагаас аимшигтай юм хэлж байгаа байхгүй чи гимших шаардлагагүй гэдэг нь. Зүрх сэтгэлээс л амьдралын их болог орсдог. Амен. Бүгдээрээ дахиад залбирцгаая. Бүгдээрээ зүрхэн дээр гараа тавь. Тэнийг гараа бүгдээрээ оюун бодлоо төлөөлөө толгой дээр гараа тавьж байгаа. Та хамтдаа хэлцгээе. Чин сэтгэлээс. Есүс эзэн. Та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж. Есүс эзэн минь ээ. Та миний дотор зөв сүнсийг шинжилээч. Ариун сүнсээ намайг ариусгаач. Намайг амийн жимээр алхуулаач. Амьдралыг минь өдөртөн цаграач. Бүх гим нүглээс бүх гим нүглийн эсгэх хөрөнгө гашуун үндсээс намайг зүрхийг минь цэвэрлээч. Есүс эзэн минь та миний дотор намайг удирдаач. Таны үг миний хөлдөгтөн лүү замдах гэрэл байх болтугай. Амен. Дандаа залбирч байгаарай. Зүрх оюун бодлынхаа төлөө залбирч байгаарай. Давид хаан эзэнт хандан залбирсан хэд хэдэн залбирал байдаг. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгээч гэсэн энэ залбирал Давид хааны залбирал. Мөн Давид хаан эзэн намайг шалгаж, намайг судлаж ямар нэгэн хөнөөлт зүйл нөгөө гашуун үндэс гим нүглийн тэр хөнөөлт зүйл миний дотор байгаа бол тийм ээ хамгаалаач цэвэрлээч гэж дандаа залбирдаг. Амен. Намайг шалгаж, намайг судлаж, намайг мэдээч гэж хэлсэн байдаг. Намайг амийн жимээр удирдах өгөөч гэсэн байдаг. Амен уу. Халелуя. Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух юм бэ? Дуулал 15 дугаар бүлэг дээр. Тэгээд энэ ишлэлийг гаргаж өгөөч. Тэгээд Баска энэ дуулал 15 миний дуулсан дууг байгаа тий. Тэрийг тавьж өгөөч. Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Тэр хүн зөвийг үлдэж шудраг ёсыг баримтлан чин зүрхэндээ үннийг өгүүлдэг. Тэр хизээч гүтгдэггүй, анд нөхөртөөч мөг хийдэггүй. Хуршиг очи сэргүүцэн буруутагдаггүй. Түүний нүдэнд олиггүй хүн жигшигтэй боловч их эзнээс имэгчдийг тэр хүндэлдэг ёо. Тэр өрөө хохирсон ч андгайлснаасаа яцдаггүй. Тэр өрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй. Гэмгүй хүний эсрэг хахуулавч буруутгадаггүй. Эдгэрийн үлдэгч хизээж анхаахгүй. Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? Эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?
Тэр хүн зөвийг үлдэж шудраг ёсыг баримтлан чин зүрхэндээ үннийг өгүүлдэг. Тэр хизээч гүтгдэггүй, анд нөхөртөөч мөг хийдэггүй. Хөршиг очи эсэргүүцэн буруутагдаггүй. Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг боловч их эзнээс имэгчдийг тэр хүндэлдэг ёо. Тэр өрөө хохирсон ч андгайлснаасаа яцдаггүй. Тэр өрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй. Гэмгүй хүний эсрэг хахуулавч буруутгадаггүй. Эдгэрийн үлдэгч хизээж анхаахгүй. Тэзээ Есүсийн хачлал чуулган, Монгол чуулган, дэлхийд даяарх бүх эзэн Яавэ таны хүүхдүүд үнэхээр ариусгагдаж хормын хувцас цэвэрлэх болтугай, бэлтгэх болтугай. Амен. Бүгдээр хамтдаа эзний өмнө босцгоё. Бүгдээрээ өөрсдийн итгэлийн, найдварын, хайрын өргөлийг эзэнд өргөцгөөе. Харамгүйгээр бүгдээрээ баяртайгаар эзэндээ өгцгөөе. Эзэнд өргөл өргөхдөө амьдралаа зүрх сэтгэлээ эзэнд өгөөрэй. Бид зөвхөн мөнгө өгдөг биш эзэн. Бид зүрх сэтгэлээ илэрхийлэн, итгэлээ илэрхийлэн, талархлаа илэрхийлэн, эзэнд хайраа илэрхийлэн эзэнд өргөлөө өгдөг юм. Учир нь зүрх сэтгэлийн өглөг эзэнд таалагддаг юм. Тиймээс таны өргөлөөр таны хайрыг, таны найдварыг, таны итгэлийг, таны талархлыг, таны магтаалыг эзэн таны өргөлөөр чи харах болтугай. Та магтаалаа, талархлаа эзэнд яаж, юугаар, бас хэдээр илэрхийлнэ. Тиймээс Библи хэлдэг. Эзэнд өгөх тун, эзэнд алдрыг нь өргөх тун гэж хэлдэг. Эзэнд магтаалыг, эзэнд талархлын тахлыг өргөх тун гэж хэлдэг. Дуулцгаая хамтдаа. Таны амьдрал нэгүсэл байг. Нэгүсэл. Хамтдаа дуулцгаая. Нэгүсэл байг. Эзэн танд нэгүүлсэнгүй хандуултугай. Эзэн өөрийн нүүр царайг тань руу өргөж, Есүсийн нэрээр танд амар амгалан шаломыг хайрлах болтугай. Амен. Ирж байгаа 7 хоног чи ерөөлөөр дүүрэн байх болтугай. Хамтдаа итгэлээрээ хилцгээе. Надтай хамт хэлээрээ.
Баярлалаа Есүсээ. Миний ирж байгаа 7 хоног гайхалтай байх бол ерөөл дүүрэн, ивэл дүүрэн, нэгүсэл дүүрэн байх болоо. Баярлалаа Есүсээ. Өдрүүдийг минь ерөөсөн таньдаа баярлалаа. Би ерөөлийг итгэлээрээ хүлээн авч байна. Би цоошин ерөөл нэгүслийн өдрүүдийг 7 хоногийг би итгэлээрээ тунхаглаж байна. Есүсийн нэрээр ерөөлтэй байх болно.